засгийн газрын үр бид нар 2016 онд засаг хүлээлгэж өгөхөд хамтарсан засаг хүлээлгэж өгөхөд 16 их найд байсан бол өнөөдөр 31 их найд буюу дахиад 2 дахин нэмэгдсэн байна. За засгийн газрын үр нийт үрийг бол сайн ярьсан. Бас нэг ноцтой юм юу болж ийн гэвэл жишээлбэл 22 онд засгийн газар алдагдлаа яаж тооцсон тухай өнөөдрийн алдагдал хэд байгаа тухай ярив. Жишээлбэл 22 онд 2.1 их найдын алдагдaltaй төсөв баталсан. Гэтэл өнөөдрийн хүртэл эрх баригчид 1 их найдын алдагдaltaй төсвөө гэж ингэж ярьдаг. Энэ төсвийн алдагдал бол ерөөсөө өр гэсэн үг. Төсвийн алдагдлаа нөхөхийн тулд дандаа өр тавьж байгаа. Тэгэхээр энэ төсвийн алдагдлыг гаргуулахын төлөө бид юу хийх вэ гэдгийг бол бид танилцуулж явж байсан. За хамгийн ноцтой нэг юм зүйл юу гэвэл ардын намын энэ үрийн тооцоолж байгаа энэ загвар нь бол одоо буруу хоцрогдсон байна гэж үзэж байна. Жишээлбэл хамгийн сүүлийн жишээ гэхэд сая одоо энэ 23 оны төсвийн дотоодын нийт бүтээгдэхүүнд ноогдох үрийн таазыг нүүбийн хөгжлийн хөтөлбөрөөс 76% гэж заасан байна. 76. Гэтэл өөрөөсөө 42% гэж яриад байгаа. Энэ 76%-д хүрсэн нь юу хэлж яах вэ гэвэл манайхтай ижил төстэй улс орнуудынхаас даруй 28%-аар их байна гэсэн ийм тооцооллыг Дэлхийн банкнаас тайландаа тусгасан байна. Гэтэл манай засгийн газрынхаа энийгээ буруу тооцоолоод яваад байна. Тэр энэ одоо ямар учиртай бэ? Энэ тооцоолоо нэг зөв болохгүй бол дараагийн шийдвэрүүд нь буруу гараад яваад байна. Жишээлбэл нэг хүн одоо өөрөө нэг аав хүн сая төгрөгийн цалингийнхаа 500 мянган үрчээд тэгээд хүүхдийнхээ 10 төгссний хойно хэрэглэх ёстой байсан тэр сая төгрөгийг идчихэд тэгээд ингээд өргвэ гэд ингээд яваад байгаатай адилхан болчиход байна. За ард иргэдийн яг иргэдийн нуруунд дээр байгаа үрийг ярих юм бол арилжааны банкнуудаас гарсан үр бол 23 тэрбум төгрөг. Энэ 23 тэрбум төгрөгийн 13 тэрбум нь өрхөд хамаатай үр байна. Өрхөд. Тэгэхээр энэ өрхөд юу яаж хамаарч ийн гэхээр тэтгэврийн зээл байна. Мөн энэ дотор малчны зээл. Дандаа хувь айлууд өөрийнхөө амжиргааг залгуулах гэж хэрэгжилж байгаа үр байна. За хөдөө орон нутгаараа явж явах хооронд бол малчны зээлгүй малчин гэж алга, тэтгэврийн зээлгүй тэтгэврийн хүн гэж нэгж алга. Энээс гадна албан ёсоор авсан өрнөөс гадна иргэн бүр тухайн сумынхаа нутагт өрийн дэвтэрт өртөө бичигдсэн байна. Тэгээд өрийн дэвтэр одоо энэ өнгөт бусд бол харагдахгүй байх шиг байна. Нэг дэлгүүрт байгаа өрийн дэвтэр одоо ингээд 3-4-өөр нөгөө дээр үед 5-ын дэвтэр гэж ярьдаг байсан ийм зузаан дэвтэр зарим газар 3-4-өөр зарим газар 5-6-аараа ингээд баригдсан. Тэгээд энэ ерөөсө төлсөн дүн баг байхгүй. Бүр төлөө 4 жилийн өмнө ийм байдалтай төлөгдсөн саяхан төлөгдсөн гэж ингэж дэлгүүрийн худалдагч нар ярьж байна. Тэгээд дэлгүүрийн худалдагч нар өөрснөө бас өртөө. Бид нар ч ерөөсөө зээлгүй ийм одоо аж ахуй нэгж одоо худалдаа авахч бол нэгэн ч байхгүй болчлоо. Бүхэлдээ манай сум өрийн сүлжээнд орчлоо гэж байна. Дээр үед бол нэг 10 жилийн өмнө бол анх энэ дэлгүүрүүд бол өрийн дэвтрээ нэгхэн дэвтрээр эхэлжсэн бол өнөөдөр өрийн дэвтэр бол ийм хэмжээнд хүрсэн байна. Энийг одоо хаагаагүй байгаа гэж байна. Энэ өрийн дэвтэр нь ерөөсөө хаагдаагүй, хаагдах юм бол ингээд устгалд оруулдаг харамсалтай нь хаагдаагүй ээжэд л дараагийн өрийн дэвтэр нь ингээд нэмэгдээд байна гэсэн. Тэгэхээр түрүүний миний хэлсэн тэр арилжааны зээлүүдээс гадна бол ийм их өрөнд баригдсан байна манай иргэд гэж бодож байна. Тэгэхээр Монгол улс маань энэ наад зах нь засгийн газрынхаа үрийн учрыг бас зөв тооцоол сурмаар байна. Дэлхийн банкны жишгээр тооцоол сурмаар байна. Дээрээс нь энэ өргөдөө хэрхэн өрнөөс гарах тал дээр бодлогын өөрчлөлт хийх боломжгүй нь бол энэ олон жилийн хугацаанд бүтэн 7 жил засаглах хугацаанд нь харагдлаа.